Өнөөдөр өдөр нуруу өндөр байлаа. Айл их шидэлтнэ аяг гарч. Тэндээс Монголын асрыганда зөрөж юм гэж хэлсэн. Баярлалаа. Гэрмэлт очно хүүхдийн дээр тий. Сэтгэл санаагаар дэмжих бодсон таа гэж нэр. Яг гоо маань бол айгу олон тоглолт хийгээ жоохон ядарч тийгүй. Гэхдээ бол яг гоо бидний ямар ч эцэг нүх хэмжээний дуусна гэж хэлж байгаа. Тэгээ ямар ч зүйл ээж үзэж байгаа дэмжих шүү. Ээж үзэж байгаа та бүхэнд баярлалаа гэж уран баярлалаа. Хөгжөөн дэмжигчдийн хувьд Монгол хожигддгүй зүгээр цаг нь дуусдаг гэж байна. Бүх хөгжөөн дэмжигч. Монгол мэдээж хожигдэж байгаа. Тий. Монгол маань олон тоглолт хийгээ жоохон ядарчтай байна. Тэгээ тэрний үдээр сонсож байгаа сүүл хүмүүс сууж. Тэгээд дэмжиж байгаа монголчуудаа баярлалаа гэж. За маргааш дэмжиж амжилт. Яг өнөөдөр энэ Самсан шоугонд цугларсан хүмүүст бол ер нь үзэгчид Монголын барьсууд маш их хүмүүс байдаг тийм. Цогцын багтаад онцлог цогцын үзэгчдээс илүү хүмүүс үзэж байна. Яг тэр утгаараа ер нь ирж үзсэн үзэгчид болно тийм. Фанатуудаа маш их баярлалаа. Та бүхний ирж үзсэн сэтгэлийн дүнд одоо байгаа амжилтаа байгуулсан байна. Азийн багт бол яг Төв Аз ч юм уу Иран, Йордан эдгээрс бол түүнд орж юм уу яг хамгаалаад 2-3 ч юм уу гэдэг. Шидэлтийн хувь жоохон бага учраас гайваа. Япон Солонгос эдгээрс бол шидэлтийн хувь өндөртэй учраас 2 удаа задлаад өөрсдөө 3-аас аягүй өндөр өдөө шидчихэд байгаа учраас оноо эцэггүй хаатай олцоотой болж байгаа. За. Манай тамирчдаас одоо гэртэж гэмсэн тамирчид бий юу? Яг одоогийн байдлаар бэлгүүн норооны насны сая Японд бас нөрөнд очиж бэлтгэл гарчлаа. Энэ бол бидний хувьд бас зөвхөндөө бас нэг хязгаар авах гэж өмддөг асуудал. За одоо энэ хувьд бол энэ бол энэ зүйлүүд дуусна. Орцоо болсон гэж бодож байна. Төрөөс огт дэмждэггүй гэж та ер нь би сонсон та одоо өөрийнхөндөө зориулж юу хэлмээр байна? Багийн спортыг дэмжиж, багийн спортын нэг хэцүү юм үнэхээр одоо хувийн одоо ганцаархан төлөвийн спортууд нэг хүнтэй ажилладаг. Одоо чи багийн спорт одоо хятадын багийг харж байгаа Солонгос гэх энэ Азийн өндөр түвшний багуудын дасгалжуулагчны нэг баг дээр 9-10 ажиллаж байгаа. Манайх одоо 2 хүн л ажиллаж байгаа. Тийм. Эндээ нэг би ганцаараа ажиллаж байсан. Их жишээ. Яагаад гэвэл энэ төсөн мөнгөтэй холбоотой. Мөн энэ 12 өөр орчинд өссөн ондоос төдөө ондоо бодлоо өөр баг тоглолт энэ залуучдын ганцхан сарын хугацаа ганцхан сарын итгэл хийсэн гэж байна. Итгэл сургууль хийлгээд нэг хүн шиг бодож сэтгэдэг нэг хүн шиг 15 орн шиг хөдөлдөг болгоно гэдэг бол аюу хэцүү асуудал. За багийн спортын төрөл бол одоо эдийн засаг санхүүгийн хувьд бол хамгийн том одоо асуудал байдаг. За бидний хувьд бол маш нэлээд удаан хугацаанд өөрсдөө одоо сагсан бөмбөг дийлэхтэй сэтгэлтэй тийм хүмүүсийн одоо хүчинд бид нар заал танхим одоо материалын талаасаа бид туслуулж байж бид энэ сургуулийг базаасан байгаа. Тэрнээс өмнөдөө бол одоо Монголын эрэгтэй шгшээ бол гээд за энэ одоо спортын ордонд ч юм уу одоо байга зааллаа ч юм бид нар ямар нэг байдлаар бэлтгэл одоо хийх тийм нөхцөл хангаж өгдөг. Бид нар яг өөрсдөө спортод дуртай одоо Монголын сүмбийн холбооноос санаатай нэгдсэн. Тийм одоо гаргаж өгч байгаа энэ тентхийн одоо гуйсан тийм хүмүүсийн одоо сэтгэлээрээ хандсан тийм заал хагнуудыг бид их сургуультаа базааж бол ирсэн байна. Бодит байдал энэ бодит үнэн нэр.